Сайн мэцгэн сонсогчдоо та бүхэндээ шинэ 7 өдрийн мэндийг хүргэе. Намайг Око гэдэг. Тэгээ та өнөөдөр Око Audio Experience-ийг сонсох гэж байна. Танд нэг ч ихсэн хэрэгтэй юмыг өнөөдөр сонсох нь байх гэж найдаж байна. Хэрвээ таалагдсан бол подкастын доод хэсэгт нь комент хэсгээ үлдээгээрэй. Бас ревю үлдээхээ битгий мартаарай. Сайн мэцгэн бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Око Audio Experience-ийн дараачийн дугаарыг хэлж байна. Өнөөдрийн сэдэв шинэ үг биш. Өмнө ярьж байсан зүйл байгаа. Тэр нь юу вэ гэхээр бид нар амьдралд ажиллаж байна уу? Хувь хүний хөгжилч байна уу? Бүх зүйлдээ бид нар нэг 2 цаг хугацааг хооронд нь эсэргүү байдлаар хандаж тэр хоёр эсэргүү гэсэн хоёр туйлдыг хоёулынг нь бас тэнцүүлж хувьсан өөрчлөгдөж явах хэрэгтэй. Тэрний юу вэ? Тэрэн дотроо бүр миний ярьж байгаа зүйл нь ойрын хугацаанд яарсан төвчээргүй байгаад харин урт хугацаанд алсын хараатай төвчээртэй тайван байж сурах гэсэн энийг яриа гэж бодлоо. За энэ үгээ тайлбарлая. Ер нь бид нар амьдралд буддизмын хэлдгээрч адилхан бусад бас олон философч ярьдгаар бид нар аливаа зүйлийг туйлшраад ирэхээр тэр маань өнөөдөр эрүүл биш болж хуураад сөрөгтөл нь гарч эхэлдэг. Хэрвээ бид нар зүйл аливаа нөхцөл байдал, аливаа аргачлал, аливаа хандлага, бодлын голыг нь байрж авч чадах юм бол илүү эрүүл байдгаа гэдгийг бол олон удаа сонсч байсан байна. Гэхдээ голыг нь байрж явна гэдэг маань өөрөө яг тэр голын зураасаар яваад байгаа асуудал биш гэдгийг айгүй ойлгох хэрэгтэй гэж бодож байна. Юу гэсэн үг вэ гэхээр өнөөдөр би юмд түргэн ханддаг хүн байгаад нөгөөтөлд нь төвчээртэй хүн байе гэж бодох юм бол тэр хоёрын хооронд би орж гарч хувьсан өөрчлөгдөж байж хоёр талын хоёулынгийнх нь давуу талыг нийтлэн бас дээрэс нь тухайн талууд маань эрүүл биш болж хуурхаас өөрийгөө өөрчлөн сэргийлэх нөхцөлийг бий болгоно гэсэн үг. Төрөмгийн хүн байх нэг асуудал гэж байна. Төрөмгий байхад давуу талууд байдаг. Өөрийнхөө хүссэн зүйлийг бий болгох, өөрийнхөө дуу хоолойг сонсуулах, өөрийнхөө байр суурийг илэрхийлэх. Яг адилхан энийг хэтрүүлээд ирэхээр энэ маань бас өнөөдөр өөрт хэрэгтэй биш байдлаар хувраад буцаагаад хортой эрүүл биш нөхцөл байдал буруугаар нөлөөлөх тийм орчин бүрдэж байна. Тэгвэл яг тэрний эсрэгтэл рүү хэрэгтэй үедээ хувьсан өөрчлөгдөж нөгөө туйл руу явах хэрэгтэй гэсэн санаа. Тэгэхээр голын шугам барьж явахаас илүү харин тэр шугамын хоёр тал байгаа. Тэр хоёр туйлын хооронд одоо бөмбөг хоёр тал руу ойгоод гарч байгаа юм шиг хандах хэрэгтэй гэж үзэж байна. 50 байц сурах. Яг нөгөө талд нь 50 төрмгийн эсрэг магадгүй хоошоо суудаг, сонсдог, дуугүй байдаг юм. Тэгж удаан байх юм бол тэрэн дотор маш их сул талууд байдаг. Өрөөнд орж ирээ группээр юм хийж явж байхад өрсөлдөөн дотор өөрийгөө ажиглахгүй байх. Бусад төрөмгийн хүнээ танаас илүү төрүүлж гарч ирээд дуу хоолойгоо сонсуулаад таны саналыг сонсохгүй байх. Таныг хэн гэдгийг хүмүүс харахгүй байх. Гэх мэт нөхцлүүд бий болж магадгүй. Бас яг нөгөө талаас уул нь бол заримдаа чимээгүй байх гэдэг чинь бас чимээгүй өөртөө ихтэй байдлын нэг жишээ. Нөгөө талаас нь бусдыг сонсснороо бид нар илүү ойлгож, илүү зөв үгийг хэлэх боломж гарч ирдэг. Тэгэхээр энэ тал болгон дээр, туйл болгон дээр өөр ингэсэн давуу талууд байдаг, бас яг адилхан сул талууд байдаг. Яг энэ хоёр талын хооронд хувьсан өөрчлөгдөх гэдэг бол dichotomy гэдэг айгүй гоё ном байдаг. Энэ leadership хүний ер нь бид нар амьдрал тийм ээ төрөж хэлж байгаагаар эрүүл болон амжилттай явахад нэг хийх ёстой зүйл нь сонор соргог байгаад би аль тал руу дэндүү хитрээд байна гэдгийг ажиглаад тэгээ тэрнийхээ эсрэг нөгөө тал руу явах чадвартай байна гэдэг бол урт хугацаанд айгүй зөв аргачлал юм буюу голыг барих гэж ярьдаг. Гэтэ голыг барихыгаа ялгааг нь бисаа хэллээ шүү. Тэр ерөнхийдөө хэдлийн ийм сэдвүүд тухай өнөөдөр ярьж байгаа. Тэрэн дотроо бид нар бүр юуны голыг барих вэ гэхлээр амьдрал дээр юм руу хандаж байгаа хандлага маань цаг хугацааныхаа төвшөнд ямар байх ёстой бэ гэдгийг өнөөдөр ярьж байна. Богино хугацаантай яарсан, өөрийгөө шахсан, юм руу зүтгэсэн байх. Яг адилхан тэгсэн мөртлөө урт хугацаагаараа юмыг харахаараа илүү тайван, суйртай, бодлоготой стратегиээр хандах тухай ярьж байгаа шүү.
Энэ бол яхааргүй илүү гарааны бизнес болон хувь хүний хөгжилд айгүй хамааралтай зүйл байна. Энд дээр Билл Гейтсийн нэг айгүй гоё хэлсэн үг гэдэг. Тэр нь юу вэ гэхээр хүмүүс нэг жилд хийх ажлаа дандаа хэтрүүлэн бодож төсөөлдөг. Харин 10 жилд хийж амжуулах зүйлийг дандаа багаар төсөөлж боддгоо гэсэн санаа байдаг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр бид нар дандаа нэг жилд хийх ёстой юмгаа маш их дэндүү их юм хийж амжуулна гэд буруу төсөөл хүлээлтийг бий болгочдөг. 10 жилд хийх юмгаа бид нар дандаа багаар төсөөлж чаддаг. Энэгээр бас нэг хилээд байгаа нь юу вэ гэхээр бид нар нөгөө би бас саяхан Instagram-ийн story дээр энэ өнөөдрийн бодлогын тагсиг дээр энийг ярьсан байгаа. Хүн гэдэг амьтан өнөөдөр юу баталж харуулсан бэ гэхээр бид нар ирээдүг таамаглаж тэрийг таах чадвар гэж өстой юу ч байхгүй мэн гэдэг олон судалгаагаар баталсан байдаг. Дэлхийн хамгийн шилдэг санхүүгийн судлаачид эдийн засагч нарыг аваад олон жилийн түүх мундаг одоо үр дүн гаргасан хүмүүсийг хүртэл аван гутаа тэд нараар за ирээдүйн одоо тухайн ямар ч хувьцаа ч юм уу эсвэл эдийн засгийн индексийн үн хэд болох вэ гэдэг таамаглалыг гаргуулж үзээд тэгээд ямар ч зуршлаггүй үнэтэй ч гэсэн харьцуулга гаргуулж үзээд тэгээ бодит байдалтай харьцуулаад үзэхэд юу гарч ирсэн бэ гэхээр хичнээн мундаг байсан ч гэсэн тэдний таамаглал нь юу ч мэдгүй хүнээс нэх олигтой тийм өндөр байж чадаагүй. Үнэхээр 10 жилийн том ялгаатай байж чадаагүй гэсэн юм гарсан байдаг. Бид нар өнөөдөр ирээдүг таамаглаж харах гэдэг дээр бид нарт ерөөсөө ямар ч чадвар байхгүй гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Насин Талибын талаар ярьсан Yuval хүртэл энэ дээр Sapiens ном дээр болон дараачийн Homo Deus номнууд дээр энэ талаар бас ярьсан байдаг. Бид нар ирээдүг урт хугацаа, цаг хугацаа уртсах тусам, цаг хугацаа сунах тусам, цаг хугацааны байдал ирээдүг рүү орох тусам бид нар тэрийг таамаглаж чаддгүй. Ийм ч болохоор бид нар урт хугацааны хүлээлттэй нарийн тодорхой тавина гэж айгу хэцүү гэсэн санаа гарч ирж байна. Тэгээ тэрнээсээ болоод бид нар урт хугацаанд болохоор ерөнхий чиглэлтэй байгаад, ерөнхий итгэл үнэмшилтэй байгаад тэгээд тайван төвчээртэй байд сурах хэрэгтэй. Яагаад тэгэхээр бид нарын тэр урт хугацааг таах, контролдох байтугай, тэрийг удирдах байтугай тааж чадахгүй юм нөхцөлтэй гэсэн юм санаа яригдчихэж байгаа. Тэгээд урт хугацаанд юу ч болж магадгүй гэдгийг бас бид нар. Бид нар 10 жилд хийж чадах юм а дандаа дутуугаар төсөөлдгөө гэдэг чинь 10 жилийн дараах нөхцөл байдлыг бид нар дандаа түүхийн дараачийн нэг хувилбар байна гэж бодоод дандаа дутуугаар дандаа нүдэндээ зөвхөн харагдаж байгаа мэдж байгаа үтсэн дээр суурилснараа л төсөөлж харуулах гэдэг. Тийм болохоор урт хугацаанд дэвчээртэй бай. Хөдөлмөр маш их илүү ордог ш. Төсөөлж байгаагаас чинь илүү хөдөлмөр орно. Төсөөлж байгаагаас чинь өөр нөхцөл байдал бий болно гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. Яг нөгөө талдаа тэрнийхээ богино хугацааг бодож ирээд өнөөдрийгөө ботхоор, маргаашигаа ботхоор, дараа 7 хоногийгоо ботхоор, 3 сарын дараахыгаа ботхоор болохоор бид нар тэрийг ер нь бол илүү өндөр магадaltaгаар таамаглаж чадна, удирдах чадна. Шийдвэр гаргалтан дээр өөрсдөө бүрэн төрүүлж байгаа шүү. Удирдах чадна. Тийм болохоор бид нар яах ёстой вэ гэхээр үр дүн дээр хамгийн ирээдүйн үр дүн дээр нөлөөлөх хамгийн бодит цаг бол өнөөдөр одоо цаг гэдэг утгаараа одоо энэ цаг дээр бид нар маш олон зүйлийг хийх төлөө ярих ёстой. За энэ гарааны бизнес талаас нь жишээг нь хэлье л та. Танай компани энэ жилийнхаа эцэст өнөөдөр 50% борлуулалтаа өсгөнө гэж ярьж байгаа бол 5 жилийн дараа танай компани 3 дахин том компани болно гэсэн юм ярьж байгаа бол таны тэр ирээдүй зориулж хийж ядах цорын ганц цаг чинь өнөөдөр цаг. Энэ 7 хоног, энэ сарын асуудал яригч байгаа. Тэгэд энэ үед л та үйлдэлийг бүрэн удирдах чадна. Энэ үед л та шийдвэрийг зөв гаргаж чадна. Яг тэгэхээр энэ үед л таны бодит мэдээлэл байна. Бодит өгөгдлүүд чинь байна. Бодит удирдлагууд чинь байна. Удирдах, захиран удирдах боломж чинь байна. Тэгэхээр бид нар яах вэ гэхээр өнөө маргааштай маркетингийнхаа, борлуулалтынхаа, үйл ажиллагаа, ажилчдынхаа одоо тэр зохион байгуулалт болон ямар логистикийнхаа нөхцөл байдлыг удирдах, хэрэг бараа захиалах уу, хэрэг барааг нөөцлөх үү, хэдэн төгрөгийн өөр тавих уу, хэдэн төгрөгийн бордоо юу төлбөр хийх үү тэрийг өнөө маргааштай бид нар контролдож чадна.
Тэгээд өнөө маргааштай хийж байгаа бодит үйлдэлүүд чинь одоо нөгөө ярьсан 5 жилийн дараа 3 дахин томрох уу гэдэгт нөлөөлж чадах цорын ганц бодит зүйл чинь байна. Таны удирдлагын доор байгаа хамгийн гол бодит зүйл чинь тэр байна. Хүн гэдэг амтан ирээдүг таамаглаж чадахгүй, контролж чадахтай айгүй муу гэж ярьсантай яг адилхан тэрнтэй бас нэг тохирсон юм нь юу байдаг вэ гэхээр харамсалтай бидний нэг сул тал юу байдаг вэ гэхээр бид нар үл мэдэгдэх зүйлээс айдаг. Юм мэдэгдэхгүй болонгууд л хүмүүс тэрнээс тэрлүү нэг бол тэмцэх, нэг бол зогтох гэсэн нөгөө гөрвлийн горим руу ордог. Тиймэрхүү юмнаас л хүмүүс айж, тиймэрхүү үед л бид нар буруу гормонуудаа ялгаруулж логик сэтгэлгээгээ мартаж тэгээд үндсэн горимороо дайрдаг. Ирээдүй гэдэг чинь үл мэдэгдэх нөхцөл байдлын хамгийн өндөр хувилбар. Яагаад тэгэхээр түрүүч хэлж байгаа шиг бид нар ирээдүг мэдэхгүй. Тэгвэл цаг хугацаа биднэр лөө өнөөдөр одоо гэдэг цаг руу ойртох тусмаа бид нар мэдэгдэх зүйл нь ихсээд үл мэдэгдэх зүйл нь багасаад тэмч болохоор бид нар өөрийнхөө тарих, өөрийнхөө мэдлэг чадварыг 100% бүрэн гүйцэд ашиглах чадвартай байдаг. Үл мэдэгдэх зүйл ихсэх тусам бид нар өнөөдөр өөрийнхөө мэдлэг чадвар, тархиа, гормоо 100% ашиглаж чадах нь багасдаг. Айц гэдэг зүйл рүү ороод ирдэг. Бид нар өөр хүн болж хувирдаг. Тийм ч болохоор дахиад адилхан. Өнөө маргааштай ойрын хугацаатаагаар яаралтай тэрэн дээрээ анхаарад, тэрэн дээрээ чадах зүйл дээрээ ирч хүчтэй бай, чадах зүйл дээрээ өөрийгөө шах. Чадах зүйл гэдэг нь өнөө маргаашийн ойрын хугацааны зүйлийг ярьж байна. Өнөөдөр хинч дараа 7 хоногийн 5 дахь өдөр заавал гутламсойд гүйн гэдгийг өөртөө өндөр магталтайгаар хэлж чадахгүй. Дасгал хийнэ гэсэн төлөвлөгөөтэй хүн жишээ нь байх юм бол. Харин яг одоо та энэ подкастыг сонсож байхдаа яг энэ подкаст дахиад нэг 10 минут явсны дараа тэр бодит цагийн сонголт та өөрөө бүрэн контролдох боломжтой. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр та яг тэр үед яг 8 минутын дараа та гутлаа өмсөд гүйлт тэр нөгөө удаан ботсон нөгөө эрүүл байх, дасгал хийж эхлэх гэдэг зүйлийнхаа эхний алхмыг хийх бүрэн боломжтой гэсэн юм ярьж байгаа. Бид нар өнөөдөртөө яг одоо ойрын хугацааны зүйлүүдэд контролдох чадвартай. Тийм ч болохоор бид нар ийм нөхцөл байдалтай, ийм цагийн бодлоготой, богино хугацааны цагийн бодлоготой яаралтай, анхааралтай, илүү санаачлагтай байгаад харин тэр урт хугацааны гэсэн бодлого бидний контролдож чадахгүй, бидний мэддэггүй, бидний айдаг, бидний буруугаар төсөөлдөг тэр зүйл дээр илүү төвчээртэй, тайван, чиглэлтэй, стратегтэй бодож сурах хэрэгтэй гэсэн санаа. Урт хугацаагаа март гэж байгаа юм бол яхахгүй биш шүү. Бас нэг судалгаагаар би та дээр өмнөх подкастуудаар ярьж байсан. Хүн төлөвлөгөө гаргах буюу урт хугацааныхаа тэр чиглэлийг бодож үзэх. Тэгээ тэрийг цаасан дээр бичгийн хооронд, бичсэн хүн, бичээгүй хүн хоёрын хооронд биелэлтийн магадлал ямар ондоо байдгийг би өмнө ярьж байсан. Тэгэхээр бид нар хоёулангийн яг л түрүүчийн подкаст эхний хэсэгт ярьж байгаа шиг хоёр туйлын хооронд савлаж нэг рүү тэр голын шугамыг гатлан наашаа цаашаа хөдөлж байж явах хэрэгтэй. Энэ нь өөрөө маш хэцүү. Ийм ч болохоор миний анхны шивээс маань сонор соргог бай гэсэн санаа. Сонор соргог бай гэдэгтээ би эрүүл бай гэж байгаа юм биш. Миний ерөөсө сонор соргог бай гэдэг шивээсийн артлын санаа нь юу байсан бэ гэхээр око чи юу хийгээд байгаагаа анзаараарай. Өөрөөр хэлбэл чи өөрийн мэдгүйгээр нэг юмыг хэтрүүлж хийгээд байна уу? Өөрийн мэдгүйгээр чи өөрийн болохгүй гэж бодож байгаа хүн болж хувраад байна уу? Нэг зүйл рүү дэндүүх итгээд байна уу? Нэг зүйл рүү итгэхгүй байна уу? Нэг хүнд илүү дуурлаад байна уу? Нэг хүнийг чи хүссэн үсээгүй илүү байх ёстой боломжоос нь илүү үзэн ядаад байна уу? Хаана байгаагаа, юу бодож байгаагаа, юу хийж байгаагаа дандаа ажиглах чадвартай буюу сонор соргог байгаач гэсэн санаа байна.
Тэгэхээр урт хугацаанд дэвчээртэй байдаг чиг хандлагаар хардаг хүн. А яг нөгөөдгийнхөө эсрэг урт хугацаа, богино хугацаанд болохоор айгүйх яарж ажилдаг, зүтгэдэг, хөдөлмөрлөдөг, өөрийгөө шахдаг байна гэдэг чинь. Тэгээ тэр хоёрын хооронд эрүүл байдлаар тэр голынхан зураасын хооронд гатал нааша чаашаа хөдлөх чадвартай байна гэдэг чинь өөрийгөө хаана байгааг дандаа мэдэх чадварыг нэгсэн тийм нөхцөл байдал. Амархан бол биш. Ийм ч болохоор би тэгж өөрийгөө ажиглаж байх системүүдийг эргэн тойрондоо бий болгодог. За тэгвэл тэр талаар ярилцъя. Нэгт нь би хаана юу хийж яах гэдгийг миний үндсэн үзэл бодол, итгэл үнэмшлэлээс зөрсөн тийм хүмүүстэй ойр орхон харьцахыг хичээдэг. Эсвэл би сайн найзуудтайгаа эрс илэн далангуй ярих тийм соёл нөхцөлийг бүрдүүлэх гэж хичээдэг. Өөрөөр хэлбэл чи муухай харин шин гаргаад байшгүй, чи ойрдоо нэг л ийм дэндүү юм нэг ууртай хүн байгаад байшгүй гэдгийг надад санаа зовлтгүйгээр шууд хэлэх чадвартай тийм найзуудтай байх гэж хичээдэг. Эсвэл байгаа найзуудыгаа тийм болох гэж хичээдэг. Бас яг нөгөө тал нь чи сүүлийн үед болохоор айгу залхуураад байшгүй гэдэг ингэ. Ингэснээр би юу хэлж яах вэ гэхээр өөрөө ажиглахгүй байгаа тэр нөхцөлийн маань тэр хөндлөнгийн хүн тойл мичиг болж хараад тэгээ надад тусгаж өгч байгаа тийм нөхцөл байдлыг бий болгож байгаа гэсэн. Яг нөгөө талд нь бас нэг хоёр дахь миний хийдэг зүйл нь болохоор тэгвэл хүмүүс ашиглахгүй өөрөө ч гэсэн юм хөндлөнгөөс ажиглах сонор сорго байдалтай байж болно. Тэр нь болохоор өөрийгөө байнга хөндлөнгөөс харах чадвартай болох. Тийм том зураг болон яг одоо гэсэн нөхцөл хоёрын хооронд шилжих чадвартай болно. Тэгээ тэрэнд надад бол нөлөөлдөг нэг хүчирхэг зүйл бол бясалгал байдаг. Тийм ч болохоор би арайхан бясалгал хийх гэж хичээдэг. Тэгээ ингээд хэлэнгууд хүмүүсээс тэгдэг шүү. Бясалгал дотор тэгвэл би яг энийг л бодох гэсэн байна. Энийг л хийж чадвар. Үгүй бясалгал гэдэг чинь нэг хүний тархины ажиллах горим гэдэг бол маш сонирхолтой. Одоо бид нар учраа олохын тулд хэрвээ бид нар учраа олчих юм бол нирванад хүрчихэж байгаа буюу одоо гигэрч байгаа асуудал яригдж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр та дэмж байгаа 40 жил 50 жил бясалгалж ээж тийм болдог. 50 жил бүтэн цагаар бясалгалж ээж тийм болдог юм байна. Тэгэхээр энэний учрыг олно гэдэг бол угаасаа айгүй хэцүү юм чи. Гэхдээ би юу хэлж чадах вэ гэхээр ядаж би нэг 5 минут чимээгүй суугаа амьсгалаа ажиглалцсан. За сайн хийж чадах юм бол үнэхээр аналитикл одоо бясалгал гэж Далай Лама ярьдаг. Анализ хийх чадвартай бясалгалын хоёр төрлийн нэгийг нь хийж чадаад нөхцөл байдлыг өөрийгөө хөндлөнгөөс нь бясалгалынхаа төвшин дотор ороод гоё мэдрэмжүүдийг мэдрээд боталтуудыг хийх чадвартай болвол бүр гоё. Гэхдээ түрүүжилж байгаа ихэнх тохиолдолд би зүгээр л амьсгалаа ажиглаад суух юм бол ядаж би 5 минут тэгээ суухад хүртэл миний тархины одоо гэдэг цагт согтууран төөрөх нөхцөл багасдаг. Би илүү тэр төөрж болох үс тэр бодлоос хоошоо алхаад тэр ойг томоос харах зайнаас тэр модон дээр анхаарах биш. Ойг нь анзаарах тийм тархины нөхцөл байдалтай болж чаддаг. 5 минутын бясалгал тэгэл бол. Тэмчлэгээр би та хэдэд дандаа хэлдэг зүйл чинь нэг сэтгэл зүй эрүүл мэндэд нөлөөлөх хамгийн гой зэмсэг бол бясалгал гэж дандаа ярьдаг баг шүү дээ. За яг бясалгатай адилхан бас нэг хүн болгоны бүр энгийн хийж болох зүйл нь бас яг өнөөдөр би Instagram дээр өнөөдрийн бодол дээр нэг тавьсан санаа нь юу вэ гэхээр хангалттай нойр авах. Тэр үсэн хүний тарих гэдэг бол төгс механизм, маш сонирхолтой механизм. Бүрөөстэй доторх ажиллагааны гормууд гэж үнэхээр мундаг зүйл. Тэрний нэг горим нь юу вэ гэхээр бид нар үргэлжилсэн байдлаар 7-9 цаг унтах үед хүний тарих тэр нойр авалтын үед тийм ээ 4 шатлаа 4-5 удаа үргэлжилсэн цаг 7-9 цаг унтах үед болдог. Тэр хугацаанд яадаг вэ гэхээр бид нар цэвэрлэгээ явагддаг. Анализ хийгээгүй бодолтууд анализ хийгдэж боловсрогддог. Буруу бета амлоид метин буруу протеинууд буюу хортой хими бодисууд цэвэрлэгдэж гардаг. Ингэснээрээ юм мартахгүй болдог. За бас тэрийгээ дагаад саарл биетүүд тархинчин өшөө нэмэгдэж нейронууд хоорондын харвалтууд ихснээрээ тархины ажиллах чадвар ч ихсэж байгаа. За тэгээд тарих болон ходоодны холболтууд, тарих болон нугасны ходооднууд энэ төр гэх мэт бүх зүйлүүд өшөө хүчрэхэг болчихдог. Тэгэхээр энэ системийн энэ шинжлэх гэдэг зүйлийг бид нөр шөнө болгон хийх боломжтой байдаг. Гэхдээ тэрийг хийхин тулд бид нар бүтэн нойр гэдэг зүйлийг заавал авах ёстой. За тэгээд
богино хугацаанд яарсан байж урт хугацаанд төвчээртэй ханддаг амьдралд бүх юмд ярьж байгаа шүү. Ажилдаа өөрийгөө хөгжүүлэх, ар гэрийнхаа харилцааг хөгжүүлэх, эхнэр нөхөртөөгөө өнөөдөр илүү хайраар түрэмгийлсэн тэр харилцааг бий болгож, ялгаануудаа гаргаж, эрс илэн далангуй хоорондоо ярьж, нэгнийхээ тийм ээ зүрх сэтгэлийнхаа төвшөнд нь гэрн болж чадсан тийм итгэл үнэмшлийн төвшөнтэй хосууд болж хуурах. Тийм итгэл үнэмшлийн төвшөнд орсон хоёр биенийхээ зүрх нь болж чадах тиймэрхүү зүйлийг хөгжүүлэх. Ганцаардлаасаа гарч утга учиртай гэсэн найз нөхдийнхөө харилцаануудыг өшөө зузаан болгож, өөрийнхөө ганцаардлыг жинкнээс нь байхгүй болгох. Карьерийн хөгжил асуудал. Өөрийнхөө сурыг гэсэн зүйлийг ашгүй нэг сурч аваад тэгээ амьдралдаа нэг би ийм юм л хийгээд ах юм бол аз жаргалтай байна гэж ярьдаг. Японоор икигай гэж нэрлэдэг тэр зүйл буюу утга учиртай ажил гэдэг зүйлийг олох, тэрийг хөгжүүлэх энэ төр гэдэг. Энэ бүх зорилгоодыг өнөөдөр амьдралдаа хэрэгжүүлэхэд ярьж байгаа хандлагыг ярьж байгаа. Цаг хугацааныхаа төвшөнд харахаараа хэдүүлээ. Богино хугацаанд энэ зүйлүүд рүүгээ тэр бодит богино хугацаа гэдэг тэр цаг дээр яарыг, тэмүүлээ, бодоолгыг, зүтгэе, энерги зарцуулъя. Яг тэрнтэй адилхан бидний мэдэж чаддгүй, контролж чаддгүй тэр урт хугацааны урт хугацаа гэж ярьж байгаа тэр хавтан дээрээ болохоор тайван, төвчээртэй 10 жилд бидний бодох зүйл, бидний төсөөлж байгаа шалгондоо байж магадгүй тэгтээ зүгээр. Урт хугацаанд 20 жилийн дараа би ийм үр дүнд хүрнэ гэсэн ийм хандлагатай байх хэрэгтэй гэсэн талаар өнөөдөр ярьж байна. За тэгээд энэ хоёрын хооронд шилжиж байх нь чухал гэж ярьлаа. Тэгээд шилжихийн тулд хэдэн аргачлалыг би өөрөө болон бусад хүмүүсийн ашигладаг хэдэн аргачлалыг хуваалцлаа. За guys, өнөөдрийн подкастаа ингээд дуусгая. Сүүлийн 2 подкаст та хэдэд юу яаж санагдж байгаа вэ? Энэ болон энэний өмнөх нь болохоор та хэд мэдж байгаа бол би буян дааж амьдарч байгаатай адилхан анхаарал дааж амьдраарай гэж сошиал медиа ертөнцид хэрхэн одоо хүмүүс ингээ анхаарал тань руу өгөхөөр та яаж бид нар тэрэнд бас тархиа мэдгүй алдагдчихад байдгийг тэнцээс гардаг замналууд нь бүр хид хараад хахад хүн болгон дайрдаг замнал нь юу байдгийг тэрний хортой зүйл нь юу байдгийг тэрнээс анзаарах зүйл нь юу байдгийг энэ гэдэг талаар ярьсан. Тэгээ энийг яагаад бид нар бүгдээрээ өнөөдөр мэдэх ёстой энэ гэдэг тухай ярьсан байгаа шүү өмнөх подкаст дээр. Тэгэхээр тэрийг сонсоог бол тэр л байна. Гэтэ тэр подкаст болон энэ подкаст дээр та анзаарч байгаа бол би бас нэг ярьж байгаа арга барил болон бодлын зохион байгуулалт нэг арай ондоо байгаа байх гэж бодож байна. Илүү жоохон riff гэж ярьдаг те илүү би зүгээр бодож байхдаа тэр орж ирсэн санаануудаа өөр холбоод ингээ хуваалцаж байгаа философийн төвшөндөө ч юм шиг надад бол тэгж сонсогдож санагдаж байна. Тэгээд та эдгээр талаар юу гэж бодож байна? Ийм стил ер нь таалагдж байна уу? Ийм стил байвал юу гэж бодож байна? Тэрийг хэлээрэй, хуваалцаарай. Комент хэсэгт нь бичиж болно. Эсвэл Instagram-аар тэрийг бас бичээрэй. Та эдийн мессеж орж ирэх дандаа гоё гэдэг шүү. Тэний подкастыг сонсдог, тэгээ тэнцээс олон юм сурдаг гэдэг мессежийг би заримдаа хариулдаггүй ч гэсэн бүгдийг нь уншдаг. Тэгээ тэр болгон айгүй гоё, айгүй урам өгдөг шүү гэдэг хэлмээр байна. Тэгэхээр тэр мессежүүдээ явуулаад байгаарай. Хэрвээ Instagram дээр дагдгүй бол намайг OKD гэд таах юм бол олоод ирнэ. OKOD гэдэг англиар 4 хүн үсгтэй. Яах юм бол холбож болно. Тэгээ бас подкастыг санаагч гэсэн өгөөрэй. Яа тэгээ дараагийн подкастаар уулзцгаая. Мөнгөтэй холбоотой сэдвүүд яригдах хэвээрээ байх болно. Би бас нэр forex ярихаас гадна бас нэг гоё юм ярьж байгаа зүйл cryptocurrency-үүд дээр сүүлийн үед бас мөнгө олох аргуудыг судлаад тэрийг хийгээд эхэлсэн байгаа. Тэгэхээр тэрийг бас хуваалцах сонирхолтой байгаамаа. Өөр сэдвүүд бас бодсон байгаа. Гэхдээ та хэдийн сандлыг бас сонсохыг хүсэж байна. За тэгээд бүгдээрээ балер өдөр байцгаагаарай. Өдрөө амжилттай өнгөрүүлээрэй. Дараагийн подкаст дээр уулзцгаая. Баяр та.